улсынхаа төлөө үнэн чир зүтгэхээр дангар хөргсөн төрийн албан хаагч та 5 хором наашаа суугаач. Танилцъя. Намайг Амраа гэдэг. Азийн сэжин Монгол гэдэг агуу төвтэй яд улсад аав нэгтэй хамаатан ээж нэгтэй хөрөчиг аяга нэгтэй өсөж бэлчээр нэгтэй явна чи бидний монголчууд. Авилгыг ахуулт автсан. Албан тушаалаа урвуулан ашигласан. Эх орноо харийнханд худалдсан. Ирэх зүй ёс зүйгээ уландаан гიშгсэн төсөөлөхөдөж бэрх гэмт хэрэгүүд төрийн албан хаагч та нарын дундаас гарч байна. Аймад өндөртэй намтай олон хүн сайнтай муудаж онцолж би чамаас асууя. Чи яг аль нь вэ? Үнэндээ үзэгний үзүр шийдчих газар үүргэвчтэй мөнгө бариад ороод ирвэл чи яах вэ? Битгий аваарай. Авбалч ямдш 13 дахин ахаад цаашаа даварж айж ичхээч болно. Хуурсаар хумсалсаар чиний хувь хөрөнгө чинь нэмэгдэж хурдан тэрэг хувийн байшин хураасан буй найдаж хуурай газрын деваачнд чи амьдрал. Даан жарамсалтай. Далайн усыг танханд багтааж болдгүй юм. Хинт ч мэддэггүй нам дарсан ч хэрэг хөг хилцгээр ял завсан ч нийгмийн бөөс болж бусдын далахыг булаасан дүглээ нэг л өдөр чи заавал төлөх болно. Үгсэн ч чиний ясыг шорон доороос өндөрцүүлж үе түмэн олон ялыг чинь хизээж уучлахгүй үеийн үр ирж хаалаг тогшхын цагт үр хөвгт чинь чиний нүглийг үүрэх болно. Ийм учраас эх орон хийгээд чиний миний хувь заяа их мэдл хийгээд эрх зүй ёс зүй шудраг ёс энэ улсын орших эс оршихч бас эрхэм төрийн түшээ таны гарт байна. Өндөр төрийн босгот авч өргөн түмний итгэл хүлээж өргөсөн тангарахтай үнэнч ёс төртэй амьдрал өнөр их ирээдүй үр удмынхаа өмнө нэр бүтэн зогсох үн цэн